Улсын хурлын дарга гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2025 оны 1-р сарын 9-ны өдөр улсын хуралд өргөн мэдүүлсэн малын эндэгчүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг улсын хурлын чуулганы 2025 оны 12-р сарын 4-5-ны өдрүүдийн нэгдсэн хуралдаанаар явуулж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байгаль орчин хүнс үдэ аж ахуйн байнгын хороо шилжүүлсэн. Байгаль орчин хүнс үдэ аж ахуйн байнгын хороо 2025 оны 12-р сарын 10-ны өдрийн хуралдаанаараа дээр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42-р зүйлийг баримтлан явуулсан болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Монгол Улсын хурлын гишүүн Эм Ган Хүлэг малын эндэгчүүлсэн даатгалд ган зудаас гадна бусад төрлийн эрсдлийг хамруулах талаар гамшигын эрсдлийн санг байгуулах асуудлыг батлагдсан хуулийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой эсэх улсын хурлын гишүүн Г. Ганбаатар мал аж ахуйн даатгалын салбар дахь төрийн оролцоог тодорхойлж малын зүү бус хоригдлын эрсдлийн тодорхой хувийг төр хориоцох эсэх мөн даатгалын компаниуд эрсдлээ давхар даатгуулж байгаа талаар хууль санаачлагчаас асуулт асууж хариулт авсан. Улсын хурлын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналыг хуулийн төсөлж нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг та бүхэнд түргүүлсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ малын эндэгчүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хувилбар болон хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай байгаль орчин хүнс үдэ аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.